market movers ч юм болохоор ийм багхгүй юу. Яг Европоос бол хэдхэн том гарууд л байгаа. Тэд нар амар их volume bring up хийж чаддаг. Тэгэнгүүт та нар анзаарах юм бол Pampa-ны volume дээр нь Dex-ийн volume 2 өдөр манай цагаар 3-ын үед айгүй идэвхтэй хүчтэй болсон заяа. Тэгээд 3-аас 5-ын хооронд Европын цаг орж ирж байгаа царайнтай Европ өглөө орлонгууд трend хэдвэстанаас ч гүгэд ороод ирж байгаа гэсэн. Тэгээ одоо тэрэн дотор ч бидний таньж байгаагаар бол хамгийн том гарууд нь одоо Marcel ч юм уу эдгээр ч бүгдээ Европын цагаар бараад трейд хийдэг байхгүй юу? Тэгээд яг орой 10 цагийн үед та нар яг заавал show up хийх ёстой. Ердөөсөө мөнгөгүй байсан ч show up хийж явах ёстой. Тэр дундаас нь нөгөө runners-ууд ч яг жинхэнэ утгаараа гарч ирнэ. Тэгээ яг тэр нь ч болохоор Америк талаасаа гарч ирж байгаа runner-ууд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт Америкаас болохоор голцоо нөгөө нэг тийм энтггүй ч нөгөө жид сэтгэлгээгүй яахын энтггүй ч юм болохоор гартаа хоёрхан салдаанууд тэрийг алдчихвал би нацаараа broke байна гэдэг бодолтой болохоор ч нөгөө юм болонгууд тэрийг сэлцчих гээд тэгээ бид нар чинь тэрийг жит гэж нэрлээд байдаг тийм учиртай байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө хэд чинь байхгүй болонгууд Америкаас нөгөө нэг Карманда 100 сартай станаас чинь гүйж орж ирэнгүүт нэг 5-ыг алдуулаад алдна гэдэг станаас чинь ерөөсөө нэг утга учиргүй сэлдээд житлээд байдгүй. That's how it goes. Тэгээд ер нь бол зүгээр орой 10-аас өглөөний манай цагаар бол 8 хүртэл ер нь бол заавал ингээл компьютерийн ард суун хаашаач явах хэрэггүй. Тэгээ бас дээр нэг амар гоё honest зөвлөгөө хэлэхэд яг тренд чигээд эндээсээ нэлээх хэмжээний мөнгө хийнэ гэж байгаа юм бол тэр нөгөө нэг найз охин хүүхэн найзууд архитарс морсгсан асуудал бол хойшин тавьсан дээр дээ. Яг нэг